За 46 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаар нь өмнөх 3 дугаарын үргэлжлэл байгаа. 5 метр хүүгээрээ даалт ертөнцөөс юу мэдэрх үү? Дээрэс нь 4 мэдрэмж гэж байгаа. Тэр нь оюунаар зөгнөх, зүүдний зүүн, хүний бодлыг унших, зүрхийг тандах гэдэг ийм 4 байгаа. За энэ талаар өнөөдөр ярина. За нэгдүгээрт нь болохоор бодол оюунаар зөгнөх гэж байгаа. Альва өнгөрсөн цаг хугацаа ирээдүйд ирэх болох зүйлийг нь олж харж давтан мэдрэх энэ мэдрэмж нь бодол оюунаар зөгнөх хэмээх мэдрэмж билээ. Үүнийг нь хүмүүн ухамсарлаж тархинд тогтооход хамгийн бэрх нэгэн мэдрэмж юм аа. Сэтгэлийн их төвчээр ухааны их ур дүйгээр хөглөн авч явдаг. Ийм мэдрэмжийг өвгөд дээдүүд нь өөрсдөө үрийн сэтгэл бэлэн болоход өгч хідэн гариг шалгаад дахин хурааж сэтгэлээ бэлтхийг нь шаардна гэж байна. Энэ мэдрэмжийн мэдрэгдэх төдийн мэдрэмжид хүн ихэд алддаг гэж байна. Тэгэхээр энэ 5 мэдрэхүү 4 мэдрэмжийг хөгжүүлэхэд ийм 3 төвшин байдаг гэдгсэн тий 43 дахь дугаар дээр тэн дээр болохоор эхнийх нь мэдрэгдэх төдийн мэдрэмж гэж байгаа. Тэгээд дараагийнх нь холбон ойлгох, 3 дугаарх нь арыг нь ухаж ойлгох гэсэн ийм 3 төвшинтэй. Тэгэхээр дөнгөж эхний дээр мэдрэгдэх төдий дээр хүмүүс бодлороо ирээдүг зөгнөхтэр их алддаг гинэ. Яагаад гэхээр яг тэрийг ингээд зөв дүгнэхгүй гэх юм уу те зөв ойлгохгүйгаасаа болоод алдаж хэлэх. Нэг бол энэ одоо ирээдүйд болох зүйлээ мэдэрч эхэлж байгаа юмаа ашиглаад ам бардам хэлээд атаархлыг өөрөө өөртөө татдаг. Учир ямар үед яаж хэрэглэхээ өвгөд борлуудаасаа сайтар лавлаж энэхин шидийг өөрт нь оршиж буйг үг дуу гаргалгүй нандинны явбал цохилтой гэж хэлдэг. Тэгэхээр ийм чадвартай боллоо гэд хүн амьтанд сайрхаад ч юм уу те тэгээд үзэж хараад чи ингийн биш үү тэгхийн биш үү гэж ярихаасаа илүү энэ нь болохоор олонний төлөө ашигладаг байгаа байхгүй юу? Одоо нийгмийн сайн сайхны төлөө. Одоо бидний хийж байгаа үеийн үр дүн нь ирээдүйд болох учраас тэгэхээр одоо бид нар тэр одоо зүйлийг таслан зогсоох те ямар нэгэн аюул ирээдүйд болох гэдэг бол таслан зогсоох боломжтой бол тэрийг хүмүүс мэддэг ч юм уу те ийм байдлаар за байгалийн гамшиг аюул осол ойртож байгаа гэх юм бол тэрийг яах нь бусдаа сануулж мэддэг. За ийм зорилгоор бол түлхүү ашиглах ёстой байна. Уг нь бол. За тэгээд дараагийнх нь болохоор зүүдний зүүн гэж байгаа. Өөрийн сүнс тусдаа бодол санаатай учиг явдлыг нь зөгнөх чадaltaй гэж байна. Хий биетэй хийсгэлэн дүртэн мөн гэдгийг ухаж мэдэж ухааруулдаг тэр нэгэн эд болбоос зүүд нойр химэгч билий. Зэрэлдээ ертөнц нойрсон байх үед зүггүй сүнс нь одож аливаа зүйлийг ухаж ирээдүйн цагт нь хөлөглөн очиж ирэх учрлыг тандуулан мэдэж өнгөрсөн хугацаанд өртүүлэн очиж өвөд буралдаа хөөрөлдөн суух энэ л нэгэн сүнсний мэдрэмжийг хүмүүн нь тарих оюун амарч байх үед зурвасхан гихч нь ухаж ойлгодгоо гэж байна. Энэ л хөгийг зүүд хэмээн нэрийдэн түүнийгээ манах ухаанд суралцдаг билээ. Өглөө бүр сэрэхтэй хамаг ихээр хүмүүн өөрийн зүүдэлсэн зүүдийг санаж байдаг. 30 хором өнгөрөхөд сарнин алга болж унтаа байсан идүүд нь сэрэх үед унтах үед нь мэдрэгдсэн мэдрэмжүүд ор үгүй мэт алга болдгоо гэж байна. За сэрээд 30 минутын дотор гайгүй санжээснаа 30 минутаас хойш ор мөргүй алга болдгоо. Тиймээс тэмдэглэн дурсан санан үлдэхийг хичээх хэрэгтэй дээ гэсэн байна. Зүүдээ 3 сарын хугацаанд манаж чадаж өглөө бүртээ тэмдэглэж ирэх учрал болгоно хэдэн хувьтай хэдий хэмжээний чацтай тэнцэж зүүдлэж чадаж байгааг сориж үтсэн бол аливаа зүйлийг чиглүүлэн бодож унтахын өмнө 30 хором өөрийн зүүдлэхийг хүссэн зүйдээ бодон учиг явдал нарийн зүйл нь юу байна гэдгийг санаад сайтар төвлөрч байгаад эргэн унтах аваас тэр чигтэн зүүд хөглөдгөө гэж байна. За 3 сарын хугацаанд одоо зүүдийн манаа тэмдэглэж авч байгаа. Тэгээд хэр зэрэг одоо биелсэн байна, хэр зэрэг зөнтэй байна, хэдэн хувьтай байна гэдгийг тооцоод үзээд явах юм байна. За ингээд ирэхээр ер нь зүүднийхээ учир жансанг те аль нь зөнтэй байна гэдгийг хэр зэрэг биелэх магадaltaй байна гэдгийг бол тэмдэглэлээс дүгнэлт хийж болох юм байна. Тэгээ унтахынхаа өмнө болохоор яг юу зүүдлэмээр байгаа нь тэрийг 30 минутын турш сайтар төвлөрчих юм бол ер нь бол тэр зүүдэд зүүдлэх магадлал өндөртэй л гэсэн үг юм байна. За үйл явдал бүхэн нь үнэн нарийнтай гарч ирэхэд гагцхуу өрсөн түүнийг тогтоон авч санах гэдэг л асуудал байдаг. Энэ л зүүдний зөнг хөглөж чадах аваас
хичээнгүй үрсийн хийж чадах тэр зүйл билээ. Мөн үүнтэй холбогдуулан зүүдэн аяллыг дэмнэх тэр хамгаалалт ихээр хийдэг. Хүмүүний зүүдэнд асар их чадамж байх бөгөөд үүнийг чиглүүлж сурах аваас нэгэн шөнийн дотор харь хэлийг сурах. Гадаад хэл нэг шөнийн дотор сурна гэж шүү. Гаргаж чаддгүй гаралгаагаа гаргах, онолыг олох, учрыг тайлах, цаг өртөөлөх гэх мэт олон чадамж бий гэж байна. Дэлхийн ямар эрдэмтэн бэлээ нөгөө зүүдэндээ учрыг олдог ч. Тэр талаар бол сонсч ирсэн байна. Ер нь бодлогын ч юм уу хариуг олдог гэж сонсч ирсэн. Гэхдээ нэг шөнийн дотор гадаад хэллийг сурах боломжтой гэдэг нь бас үнэмшмээргүй ч юм шиг сонир сонсогдож байна тий. Гэхдээ хүмүүс нөгөө унтахынхаа өмнө сурах гэж байгаа гадаад хэл дээрх бичлэгээ сонсож байгаа унтаад идэм билээ. Тэгээ шүнжэнгөө сонсдог. Тэгэхээр тухайн хэлийг илүү хурдан сурдаг ч гэлөө тий. За тийм юм яриа бол бас байдаг. За цааш нь үүний тулд эхлээд зүүдээ барьж авч чадах хэрэгтэй. Сурсан бол цааш нь чиглүүлж сурах хэрэгтэй. Түүнээс бодлоор түүнийг дарангуйлж удирдахыг сурах аваас зүнт зүйл арилан алга болох аюултай гэж байна. Үүн дээр зүүдээрээ чиглүүлж сурч байгаа үрс их алддаг гэж байна. Муухай зүүд байна, хэрэггүй зүүд байна гэж зүүдээ зогсоож сурдаг. Гэхдээ энэ нь алдас юм. Муу зүүд байсан ч гаргалгааг сайтар ажих ёстой. Тэр аюул дотор гайгаас яаж мултарч байгаагаа сайтар ажих учиртай. Мөн тэр аюул юунд дарагдаж, юунд аривдаж байгааг мэдвэл амьдрал ахуйд хэрэгтэй байдаг. Үүнийг тодлон хэлбэл ухаанд тогоон төмөр хаан зүүдээрээ тандаж болцсошгүй аюулыг мэдээд 40 түмэн ардаасаа 10 түмнийг аварч ар нутагтаа ирснийг сантухай гэж байна. Одоо хар дарсан зүүд ч юм уу сөрөг зүүд байлаа ч гэсэн тэр нь ирээдүйд учрах тийм аюулыг сануулж зүүдлэгдэж байх магадaltaй юм байна. Тэгэхээр тийм зүүдийг ч гэсэн зогсоохгүйгээр ямар учиртайг нь ойлгож сурах нь зөвөө гэж байгаа юм байна. Тэгэд энэ зүүдээ чиглүүлж сурах хэрэгтэй гэж байна тий. Чиглүүлж ийн гээд бүр ингээ хүчээр за одоо ингэх ёстой, тэгэх ёстой гэхгүйгээр ерөнхийдөө нэг ингэчүүл гээд чиглүүлэл орхихгүй бол бас хитрхи дарангуул удирдах нь бас зөнтэй зүйл нь арилах тийм эрсдэлтэй юм байна. Зүр өөрөөр нь ингээ уг нь явуулах хэрэгтэй юм байна. За дараагийнх нь болохоор 3 дахь нь хүмүүний бодлыг унших гэж байна. Хүмүүн бодон бясалгах үед нь тархин гавл нь ажиллаж байдаг. Хэрхэн эд эсээс ялгарах олон хэмнэн энхэн биеийн гадуур эргэлдэн байдаг. Үүнийг өвөд буурлууд нь бодол гүйж байна гэж хэлдэг гинэ. Энэ хэмэнд нь очиж өөрийн хэмийг нэгтгэж энэ хэмэн адил эргүүлж чадах аваас тэрхэн хүмүүний бодлыг нь давхар бодож чадах, сансан бүхэн нь бодолд санагдах тийм нэгэн мэдрэмж буй билээ. Энэхэн мэдрэмжийг нь өөртөө төв болгоё хэмээвэл өөрийн бодлыг чөлөөлж, өөрийн хэмийг суллаж, өрөөлийн нэгэн хэмтэй ойрхон зогсож, хөлөглөж чадах аваас тархинд бодогдох тэр нэгэн гялбаа аажим тодордог. Хүмүүний бодол оюун давхар бодогдож, юухан учгаас нь ямархан сэтгэлээс нь энэхэн бодлыг тээх болов. Үг үндсээрээ илрэн гарав. Үүнийг нь бодол оюунаа чөлөөж, огтоос ор үгүйх хүртэл нь сэтгэхгүй болж төвлөрч чаддаг үрс нь хийж чадах түгээмэл нэгэн мэдрэмж юм гэж байна. Бас түгээмэл гэж шүү. Хүн хичээвэл ерөн бодол унших боломжтой жимшгэл бичсэн байх шүү. За үүнийг хийж сурахын тулд өөрийн тархийг чөлөөлж гадуур сул хэмийг уншиж сурахад л гол учир нь бий. Өөрөөр хэлбэл гүйж байгаа бодлыг барьж авч уншина гэсэн үг. Даяан хийдэг, бясалгадаг бөө үрс үүнийг өвтөр сурдаг. Хурдан сурдаг гинэ. Сурахын тулд тэд эхлээд цэвэр тунгалаг байгалийн хэмийг уншиж сурч, цаашаа нь амьд биесийн бодлыг уншиж сурч, бүр цаашлуул хүний бодлыг уншиж сурдаг дэс дараатай. Энэ чадaltaй үрс амьд биетэнд үг үггүйгээр үйлчлэх чадамжтай байдаг. Ялангуяа зэрлэг адгуус амьтныг гашуулахдаа тунчиг чадамжтай байдгаа гэж байна. За одоо нөгөө бат дээр л жишээ аваад яриа. Яагаад батыг ингэж жишээ аваад яриад байна гэхээр миний мэддэг одоо энэ зүн бэлэгтэй чадвартай хүмүүсээс 9 мэдрэмжнээс хамгийн олон мэдрэмж нь байгаа хүн 5 нь байгаа тий. Харах, сонсох, үнэрлэх, тэгээд энэ хүний бодлыг унших, оюун бодлороо зөгнөх гэсэн ийм 5 чадвар байгаад байгаа. Бус нь бол яг энэ чадамж байгаа ганц 1, 2, 3 төрлийн чадамжууд нь бол байгаа. Даалт ертөнцөөс мэдээлэл авах 5 мэдрэмжэн дээр даалт ертөнцөөс мэдээлэл авах чадвартай байгаа. Хүний бодлыг уншина, дээрэс нь амьтны бодлыг бас уншдаг. Батын энэ чадвар бол угаасаа төрөлхийн хүний харалдаах тэр тархиных нь хөгжил өндөр төрсөн гэсэн үг. Өөрөө бясалгаад даяан хийгээд ч юм уу нэг ч удаа бараг бясалгаж үзээгүй хүндэлтэй тэр найз маань. Тэгэхээр энэ төрөлхийх гэсэн үг. Хүмүүс хүсэх юм бол тэр тархиныхаа хөгжлийг те ихэвчлэн бясалгалаар байгаа
Улаач хүмүүс нь бол одоо төрөлхийн тэр чадвар нь нэлээд боломжийн хэмжээнд байгаа. Дээрэс нь өвөг дээд онгод тэнгэрийнхаа тусламжтайгаар энийг бол илүү хурдан хөгжүүлэх боломжтой гэсэн үг байна. Тэгээд өөрийнхөө бодлыг чөлөөлж ор үгүй хүртэл нь сэтгэхгүй болж төвлөрч чаддаг үрс гэж юм. Тэгэхээр маш сайн одоо төвлөрч чаддаг, одоо өөрийнхөө бодлыг өөрөөсөө бүрэн одоо чөлөөлж чаддаг ч гэх юм уу те. Одоо энийг юу гэж тайлбарлах юм бэ? За амжаас нь тэр төвлөрлийн нэлээд гүн төвшөнд байж чаддаг бол хүний бодлыг бол уншиж хурдан сурдаг гэдэг ингэсэн байгаа. Батын хувьд болохоор хүссэн үедээ уншаад хүссэн үедээ уншихгүй тэр төвшөнд хүрээгүй хажуугаар өнгөрч байгаа хүний бодлыг хаяа бол уншичдаг гэж байна. Бас чадвар нь жоохон сул байгаа л гэсэн үг. Хүн болгоны бодлыг уншаад ивэл эн чинь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр хүссэн үедээ л гэхдээ ер нь бол хүний бодлыг унших бас тийм таатай зүйл биш гэж би боддог. Хүн чинь 9 жорын л бодол бодож байгаа шүү дээ. Муу муухай хуйл дачаал юу гэдгийг те тэр болгоныг яах вэ биелүүлэхгүй л дээ. Зүгээр толгоонд бол 9 жорын юм орж ирж идэг те. Хүний тэрийг ингээл мэдрэхээр яах вэ? Тэр хүн санаатай ч бодсон байж болно, самсрууж бодсон байж болно. Тэгэхэд одоо бас зарим бодлыг нь одоо мэдчихэд эмзэг тусах байх те. Тэгэхээр ер нь бол тийм сайхан зүйл гэж бас бодохгүй л байгаа. Амьтны бодлыг унших бол бас давуу талтай байж болох юм. Гэхдээ бат бол ингээл за ийм амтныг гэж ерөөсөө уншиж чадчих гэдгээ өөрөө лавшруулж судлахгүй. За би байсан бол тэгчгэл байсан те амтны дэлгүүр ороод энэ амтын гэдэм гэл бат бол зүгээр яг ойр хавьд байгаа гэрэн тэжээвэр те муур нохоо нэг тиймэрхүү зүйлийнхаа л бодлыг бол уншигдэж гин гэдгийг нь бол мэдж байгаа. Бүр цаашаа лавшруулвал бас ямар байхаа мэдэхгүй. За бодлыг унших дээр юм. За дараагийнх нь сүүлчийн 4 дахь мэдрэмж нь болохоор зүрхийг тандах мэдрэмж гэж байна. За зүрх хэмээг чинь өчиггүй үнэнг яригч үргэлжид хүмүүний буруу санааг нь илчлэгч байдаг. Иймээс өөрийн аль нэг мэдрэмжийг хөглөн хүмүүний зүрхний цохилт хий биетний зүрхэн хүртийг уншиж тайлж чадах аваас хар тэрэн худлаа ярих чөтгөр альбан онгод буурлууд хайр инрэл учиг нарийн үйлдэлүүд нь хөглөгдөн гарнаа гэж байна. Эргэлзээ тэнгэлзээг ялгаж эрхэм хүмүүнийг цэгцэлж байдаг цорын ганц зөв хэмээн тэр нэгэн мэдрэмж билээ гэж байна. Өөрийн зүрхээр мэдэрч энэ хэмийг ижилсүүлэн зохилуулж энэхэн үед бодлыг нь ухан бодож үнэрийг нь тандан мэдэрч дөрвийг нь олж харж хүрэлцгүй мэдрэмжээр аль альнаар нь тандаж чадах мэдрэмж бүрийн хаан огт зүрхэн мэдрэмжийг улаач бүр 3 жилийн турш хүмүүний зүрх сэтгэлийг тандаж өөрийн хийг төвшитгэж байж дөнгөж мэдрэгдэх төдий мэдрэмжинд суралцдаг бөгөөд хамгийн урт хугацаанд хамгийн зөв зүйтэй суралцах хөвгт мэдрэмж билээ гэж байна. За хэрвээ энийг эзэмшиж чадах юм бол ямар ч юм алдаагүй мэдээлэл авах боломжтой гэж ойлголоо. Төрөний дугаарт дээрс нөгөө сонрын мэдрэхүй шүү дээ. Сонсох мэдрэхүй. Тэргээр ингээд чихэнд нь сонсогдож байгаа зүйл өөрийнх нь өвгдээд онгод тэнгэрүүд, сахиусан тэнгэрүүд нь чихэнд нь шивэнжиж болно. Эсвэл буг чөтгөрүүд ч чихэнд нь шивэнжиж болно. Тэр бол ялгаж салгахад хэцүү болохоор сонсох тэр мэдрэмжийг сайжруулахад жоохон аюултай гэдэг жаа байхгүй юу? Хүү ингээ ялгахад хэцүү те. Зүүн мөрөн дээрх чөтгөрөн шивнээд байгаа юм шиг те. Баруун мөрөн дээрх бурхан нь шивнээд байгаа юм шиг тэрийг ялгахад хэцүү учраас тийм амар биш гэж байгаа. Эрсдэл өндөртэй. Харин зүрхийг толдох нь болохоор зүрх худлаа хэлдэг гэдэг жилэн л да. Тэгэхээр өвгдээц нь хэлж гэнэ үү эсвэл буг чөтгөр нь хэлж гэнэ үү тэрийг зөв ялгаж салгах боломжтой тийм мэдрэмжийг зүрхэн мэдрэмж гэж байна. Мэдрэмж бүрийн хаан ох гэж байна. Тэгэхээр хамгийн дээд мэдрэмж гэж байгаа юм байна. Ямар ч алдаагүй мэдрэх боломжтой болохоор улаачдын хувьд ярих юм бол 3 жилийн турш хичээж иж энэ мэдрэмжийн дөнгөж мэдрэгдэх төдий мэдрэмжийг бол олж авах боломжтой гэж байна. 9 жил бөөлөн байж зүрхэн мэдрэмжийн арыг харах чадамжийг олно гэж байна. Энэ 3 дахь төвшнээ те хамгийн мэрэгсэн төвшний чадамжийг 9 жил олж авах боломжтой. Энэ бүхэн урт хугацаанд энэ бид бий болдгийг санан ухаарч үргэлждээ мартахгүй төлөө тэмдэглэн дурсан хуучлан байж л энэ л мэдрэмжийн учгийг тайлж чаднаа гэж байна. Харах, үнэртэх, сонирдох бол улаачийг хөглөх 3 мэдрэмж. Зүүд нойрыг тандан мэдгч, гүймэл бодлыг уншин тандаж, зүрхний хүрдийг ухан мэдэх нь зайдмал их 3 мэдрэмж хэмээн бүл бүлээр нь хөгжүүлж бүтэн болгон байж, энэхин ёсыг эзэмшин байж, эрхэмтэй хий биеэр мэндэлж, эрхтэн гүйцлээ. Улаачийн биеийг бичлээ гэж, ухаан санаанд төвшрлээ гэж үздэгэ гэж байна. За аливаа мэдрэмжинд хөнгөн хандаж болохгүй.
өөрийн ухар мөчид сэтгэлээр хөглөж арыг нь харахыг хичээхгүйгээр аливаа зүйлийн өнгөцгөн тэмүүлэх аваас алдаа болж хохирлыг өөртөө урин дуудах тийм нэгэн аюултай гэж байна. Мэдрэмжинд шунаж боломгүй. За түрүүчийн дугаарууд дээр бас яригдсан те. Энэ шид мэдрэмжинд шунаж болохгүй гэж байгаа. Өрөөлийн үрс чадаж байхад өөрөө би чинь чадамгүй гэж гутарч гуйнан тэрхэн үрд атаач өтөө холбож юу хийхв гэдгийг нь ажимгүй байж ямархан тавилангаар амьдрсныг нь ухамгүй байж сэтгэлийн гүнд хар үүсгэх аваас тэрхэн шид хизээч ирдэггүйг санаж ухаарах хэрэгтэй. Олон шидэрээ бахтан баярлаж үүнээс илүүг мэдэрч боломгүй гэж сэтгэж болохгүй. Мэдэрсэн зүйл нь өнгөц бөгөөд арыг нь харж чадахгүй байгаагаа аливаа үргэлж бодож 9 урчгийг 3-аар тайлж, 3 урчгийг 9-өөр тайлж, 9 урчгийг 81-ээр тайлж, ил бүх сүлжээгээр дэлгэрүүлэн ухаж чадаж, энэхэн биедээ ухан нэмж чадамгүй бол мэдрэмжтэй байхын хэрэггүй гэдгээ. Өвгөд бурлуудын үгийг үргэлж санаж өөрөөс илүү баймгүй мэт өнгөд хорвоод сэтгэж нэг ч удаа болохгүй. Хоромхон ахуйдаа мэдэрч болох ч хорвоогийн мөнх зүйлийн учгийг ухаанаар тайлдгийг сандах бай. Сохор байлаач ухаантай байвал хэрхэн яаж сайхан аж төрж болох вэ? Түүний энэхэн хорвоог таньж мэдэх чадвар нь эгэл нэгнээс илүү байдаг нь ухаанд нь байгаа босуу. Энэ үгийг улаачид минь хизээд бүү март гинэ. Аливаа нэг чадамжаа алдвал нөгөө мэдрэмжүүд хөгждөг. Иймээс бүхий л алдаа бүхэн дараагийн боломжуудыг нээж байдгийг сандах бай. Хэрэв чи бусад мэдрэмжийнхээ үн цэнийг ухамсарламар байвал 7 гаригийн нэг мэдрэмжээ дарангуулад үз. Жишээ нь нүдэ боож 7 хоног яваад үз. Чихээ бүглөөд 7 хоног яваад үз. Ингээд бусад мэдрэмжийн уялдаа холбоо танигдаж ухааны цараач нь багч гисэн нэмэгдэнэ. Замбын мэдрэмжээ төгөлдржүүлж байж далдын мэдрэмж рүү тэмүүлээрэ гэж байна. За тэгэхээр энд 5 мэдрэхүү 4 мэдрэмж 9 мэдрэмжид ингээд шунаад тэ бүгдээр нь за бүгдийг одоо чадах гад ингэж заавал хичээгээд байх шаардлагагүй, шунаад байх шаардлагагүй. Тэгээ шунсны зоргоор бол тэр чинь би болчихгүй. Яагаад тэр шид байх ёстой юм те? Тэрийг эзэмших ёстой юм. Тэрийг би юунд ашиглах юм? Хизээ ашиглах юм, хизээ ашиглахгүй юм? Ер нь надад тэр шид байх ямар хэрэгтэй юм те? Бүгдээрээ байх ер нь албатай юм уу те? Өмнөх дугаараар ирсэн тийм амар биш. Энэ одоо мэдрэмжүүдтэй байхаар далдын ертөнцөөс авах мэдээлэл бүр маш хэцүү одоо жоохон ядаргаатай төрлийн гэж би хардаг. Одоо бат гээд найзынхаа зовлон жаргалыг хажуунаас нь мэдэрдэг хүний хувьд бол тийм амар биш. Өмнөх 5 мэдрэхүүгээр авах бол баг бүгдээрээ л аягүй эрсдэлтэй санагцсан. Хэцүү санагцсан. Саяны 4 бол бас боломжийн л санагч байна. Гэхдээ маш удаан хугацааны одоо аль хэдийн төрөлхийн зүүн совин өндөртөө төрсэн улаачид хүртэл дор хаяж 3 жил онгод тэнгэрдээ өвөг дээдстэйгээ хамтдаа хичээж тэр хэмжээнд хүрдэг гэхээр за бидний хувьд бол жоохон мөрөөдлийн байхаар болж тарж байгаа. Батын хувьд бол угаасаа төрөлхийн тийм 3 дахь мэлми те шидийн мэлмийн нэлээд сайн ажиллагаатай төрсөн учраас ингээд чадаад байгаа. Тэгэхээр бид нар бол хичээгээд бас жоохон худлаа санагдчих байна. За тэгээд шидэнд бол шунж болохгүй гэж байна. Одоо улаачд маань бас зарим нэг чадвараа хитрхи дүгийлгээд те бардамнах тэргээрээ ингээд чадсан чадаагүй болсон болоогүй хүмүүсийг үзэж зөвлөгөө өгөх гэх мэттэй энэ маань бол эргээд тухайн чадвар маань арилах хар цагаан хэл ам тусах тийм магадaltaй байна. Тэгэхээр тэрийг олон нийтийн сайн сайхны төлөө л ер нь ашигладаг гэж өмнөх баг бүх дугаарууд дээр ярьсан те энэ улаачийн төрөлхийн өгөгдсөн чадвар бол зөвхөн хүн дээр ч энэ бүү чадамж байдгүй амтан шавж эднэр дээр бол байдаг бүү чадамж байглаасаа байдаг. Байгалийн гамшиг болоход аюул болоход бусдыгаа сэргийлдэг тийм онцгой зөв мэдрэмжтэй төрсэн одоо зүгий шоргоолж те буган сүрэг хөвчлэн одоо сүргээрээ амьдардаг амьтад дунд нэг юм онцгой бөө шавж бөө амтан байдаг гэж байгаа. Тэгэхээр хүн энэ чадамжтай төрөлхийн төрсөн бол бас л ялгаагүй хүн төрлөختнөө хүн сүргээ гай гамшиг аюулаас хамгаалуулах гэж байгаль төрүүлсэн гэсэн үг болж таарж байгаа. Тэрийг тэгээд нэг өөрийнхөө сайндаа авсан юм шиг ингэж өнгөрөх бардамнах те тэгээд хэрэгтэй хэрэггүй зүйлд бол зарцуулах ёсгүй байна гэсэн ойлголтыг бол авлаа.
За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Та бүхэн минь хүмүүст хэрэгтэй гэж үзчихвэл сайн шеэрлээд өгөөрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.